Сайн байцгаана уу? Зохиол сурвалжсан сургалтын арга зүйн номныхоо сургалт үйл ажиллагаа 3-ыг та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. Суралцгын үр дүн нь хэл яриа 3-2-ын дээр хүүхэд үлгэр ярихдаа үйл явдлын эхлэл, өрнөлт төгсгөлийг дарааллын дагуу ярина. Сургалтын чиглэлийн уялдаан зураг урлал 3-2-ын бэ хүүхэд өөрийн бүтээлдээ тохирох өнгийг сонгож будна. Хэрэглэгдэхүүн нь дөрвөлжин шоо, тараах материал, усан будаг, гуаш, биер, өнгийн будаг, нийлбэр, ус, биер угаах сав, хоримогч. За үйл ажиллагаа 1 нь улаан малгай түлхэрийн үйл явдлын эхлэл, өрнөлт төгсгөлийг дарааллын дагуу шоо эвлүүлэнгээ ярина. Үйл ажиллагаа 2 нь улаан малгай түлхэрийн дөрвүүдийг гуаш, усан будгаар өнгө ялхан будна. Сургалт үйл ажиллагаа 4 нь суралцгын үр дүн. Байгаль нийгмийн орчин 4-2-ын дээр хүүхэд өөрийн үндэсний соёлыг бусад үндэстний соёлтой танилцахдаа харьцуулан ялгаж таньдаг болно. Сургалтын чиглэлийн уялдаан хөгжим 3-1-ийн дээр үлгэр зохиол дуу аялгауны дүрийн онцлогийг илэрхийлж тоглоно. Нийгэм сэтгэл хөдлөл 3-3-ын бэ нь хүүхэд үндэстний уламжлалт зан үйл, ёс заншлаар бахархна. За үйл ажиллагаа 1 нь тойргийн цаг орон орны үлгэртэй танилцсанаа. За багш улаан малгай түлхрийг улс орон бүр өөр өөрсдийн хувилбараар зохиож хүүхдүүддээ ярьж өгдөг тухай ярилцсан. За үйл ажиллагаа 2 нь улаан малгайтын Монгол хувилбарыг бүтээж болох тухай ярилцсан. Улаан малгай тэмээ Монгол гэрт амьдарч болох тухай яриад хүүхдүүдэд гэр бүтээх зааврыг танилцуулнаа. За загварын зураасны дагуу хайчилж аваад тасархай зураасны дагуу нугална. За дугаарласан тооны дарааллаар бэлтцийг наана. Хамгийн сүүлд тооноо дотор талаас нь наанаа. За сургалт үйл ажиллагаа 5 маань болохоор суралцгын үр дүн, хөдөлгөөн эрүүл мэнд 3-1-ийн гээ хүүхэд тоглох явцдаа хурд алхах гүйх чиглэлээ өөрчилнө. Сургалтын чиглэлийн уялдаан хөгжим 3-1-ийн А хөгжмийн энгийн зэмсгийн дуу чимээг ялгаж таньж дуугарлалтын чанга сул хүчийг тодорхойлно. Математик 3-3-ийн В нь болохоор хүүхэд тоглохдоо өмнө, хойно, дээш, доош чиглэсэн байршлын дагуу үйлдэлхийн. За хэрэглэгдэхүүн нь хонх, шаржигнуур, нүдний болт. Үйл ажиллагаа 1 нь хүүхдүүд гар гараасаа барьж тойрог болон зогсно. 2 хүүхэд чон улаан малгайт болно. За тойргийн голд чонны нүдийг боож зогссоод улаан малгайт охинд хонх, шаржигнуур тоглоом байруулнаа. Улаан малгайт охин хонхоо үе энд дугаргаж тойрог дотуур гүйнэ. Энэ үед нүдээ босон чон дуу хаана дугарч байгааг баримжаалан хонхтой улаан малгайт охиныг хөөж барина. За барьж чадвал чон улаан малгайт 2 өөр хүүхэд шинээр чон улаан малгайт болж тоглох юм байна. За энэ тоглоом маань одоо энэ зурган дээр харагдаж байна. За та бүхэндээ баярлалаа.